Нэг өсөнд бол одоо үүнийг үнэхээр хувилдаан гэж үзэх юм бол энэ хувилдаан олон мянган хүнийг бол хамрах ёстой гэсэн үг. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр олон мянган хүн оролцсон хувилдааны ийм нууц мэдээлэл задрахгүй байх ямар ч боломжгүй юм байна. 2001 оны 9-р сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсын түүхэнд за цаашлаад дэлхийн түүхэнд хизээж мартагдахааргүй нэгэн хар бараан өдөр болж өнгөрсөн. Нью-Йорк хотын тэнгэр багандсан өндөр барилгуудын дунд оршдог дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхагыг зорчигч тээврийн нисэх онгоц ирж мөргөөд хоёр эрхэг цамхаг нурж унсан. За энэ үйл явдлыг бол дэлхийд даяараа тухайн үед шууд дамжуулж байсан. Энэ хавталх нь орчин цагийн түүхэн дэх хамгийн том алан хядах ажиллагаа болж бүртгэгдсэн. Албан ёсны мөрдөн шалгалтаар бол энэ хавталхыг алан хядах Ал-Каида бүлэглэл зохион байгуулсан гэдэг ийм дүгнэлт гарсан. Гэхдээ түүх ингээд дуусаагүй. Хавтлах болсны дараагаар маш олон асуултууд, маш олон эргэлзээнүүд бол урган гарч ирсэн. Эдгээр эргэлзээ болон олон хардлагуудын зарим нь өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа. Тухайлбал онгоц барьцаалагчдын эцсийн зорилго тодорхой болцоход байхад Америкийн нэгдсэн улсын агаараас хамгаалах систем яагаад тэр онгоцнуудыг замд нь буудаж устгаагүй вэ? Хэрвээ ингэж устгасан бол олон мянган хүний амийг аврах боломжтой байсан. За мөн Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллага ийм хавтлага болох гэж байгаа талаар урьдчилан мэдэж байсан. За бүр зарим тохиолдолд бол Америкийн тагнуулын агентууд дотроосоо энэ хавтлагыг зохион байгуулсан эсвэл дэмжсэн зэрэг иймэрхүү яриа маргаанууд бол нэлээд их дэгдсэн. За дээрх одоо болон бусад бүх хардлагууд нь бол үндсэндээ 9-р сарын 11-ний үйл явдалтай холбоотой маш олон тийм хувилдааны онцлогуудыг бол араасаа бий болгож дагуулж байгаа. Яг мэдээч хэрэг одоо эдний зарим нэг нь бол гавцуу солиотой хүмүүсийн төвшүүлсэн янз бүрийн ямар ч үндэслэхгүй таамаглалууд бол байдаг. Гэхдээ дийлэнх нь бол яг логик ухаанаараа хүн өөрөө логик дэс дараалал сэтгэж үзээд за ийм байх боломжтой байна гэж одоо ингэж гаргаж ирсэн таамаглалууд хардлагууд бол байдаг л та. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр миний хувьд одоо 9-р сарын 11-ний өдрийн эмгэнэлт үйл явдалтай холбоотой энэ бүх хардлагууд, энэ бүх таамаглал болон эндээс ургаж гарч ирсэн тэдгээр хувилдааны онцлогуудын талаар дэлгэрэнгүйгээр та бүхэнтэйгээ задлан ярих болно. Гэхдээ хамгийн гол нь би энэ бичлэгээрээ аль нэг онцлыг шууд үнэн зөв гэж одоо шууд ингэж батлахыг би бол зорихгүй, харин ерөнхийдөө үзэгчдтэй бол одоо дэлгэрэнгүй мэдээллүүдийн за зөв ойлголтыг өгөх ийм зорилготой бол байгаа. За ер нь энэ түүхэнд одоо болж өрнсөн зарим чухал үйл явдлуудын учир шалтгаанууд бол маш тодорхой байдаг. Гэхдээ зарим зүйлийн одоо учир шалтгаанууд бол маш олон жил өнгөрсөн ч бүрэн тайлагдаагүй юм нууцлаг байдалтай бол хэвээр үлддэг. Тэгэхээр энэ 9-р сарын 11-ний Нью-Йорк хотод болсон энэ хавтлага бол яг л ийм эргэлзээтэй үйл явдлуудын нэгэн том жишээ гэж ойлгож болно. За иймээс өнөөдрийн дугаараар энэ үйл явдлын эргэн тойронд байдаг, эргэн тойронд нь эргэлддэг. За бүхий л эргэлзээ болон одоо бүхий л хардлагуудыг хамттан нэг нэгээр нь дэлгэрэнгүй задлан ярих болно. За ингээд эхэлцгээе. За бүх зүйлийг илүү ойлгомжтой, илүү одоо нарийн сайн задлан ярихын тулд нэлээд дистаралттайгаар ярих ёстой болж таарч байгаа юм л та. За 2001 оны 9-р сарын 11-ний одоо өдрийн өглөө, энэ өглөө бол ерөөсөө Нью-Йорк хотын хувьд бол энгийнх нэг ажлын өглөө ихэлсэн. Нью-Йорк хотын одоо төв, санхүүгийн төв гэж яригддаг энэ дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг, энэ хоёр барилгад бол яг л өмнөх өдрүүдийн адилаар олон мянган хүмүүс ажилдаа ирцгээж за дэлхийн хамгийн завгүй хотын амьдрал яг л өдөр тутам яаж өрнөдөг яг тэр зарчмаараа л өрнөж байсан. За гэтэл өглөөний 8 цаг өнгөрхийн алдад Америкийн нэгдсэн улсын агаарын орон зайд хэд хэдэн зорчигч тээврийн онгоцтой холбоотой маш ноцтой үйл явдлууд болж эхэлсэн. Өглөөний 8 цаг 46 минутанд American Airlines-ийн 11-р нисэлхийн онгоц за Нью-Йорк хотын дээгүүр нисэж орж ирээд за шууд дэлхийн хоёр ихэр цамхгийн хойд талын цамхгийг нүд ирэмхийн зур мөргсөн. Энэ онгоц уг нь бол энэ 11-р нисэлхийн онгоц уг нь бол Нью-Йорк хот руу нисэх ёсгүй онгоц байсан. Чиглэлээсээ хазааж ирээд
мөрөгдсөн гэсэн үг. За ингээд бүхэл бүтэн энэ агуу өндөр барилгыг мөргөөд бүхэл бүтэн зорчигч тээврийн онгоц мөрөгчгөр юу болох вэ? Хүн бүхэн одоо хамгийн түрүүнд одоо шоконд орцгож байгаа юм л да. Тэгээ маш том осол болцлоо гэж харж байгаа. Юу вэ? Энд ч одоо онгоцны осол болцлоо гэж харж байгаа байхгүй. Гэтэл энэ онгоцоос дөнгөж 17 минутын дараа дахиад нэг одоо энэ бүх үйл явдланд санаатай хавцлах байсан гэдгийг баттгсан өөр нэг үйл явдал болсон. За энэ нь юу вэ гэвэл өглөөний 9 цаг 3 минутанд United Airlines-ийн 175 дугаар нисэлтийн онгоц дахиад Нью-Йорк хотын дээгүүр нисэж орж ирээд за хоёр ихэр худалдааны цамхгийн за урд талын цамхыг нь дахиад мөрөгдсөн. За энэ бол ингээ ойлгомжтой болж эхэлж байгаа юм л та. Тохиолдол байх ямар ч боломжгүй. За энэ үед хоёр дахь цамхыг мөрөгсөсний дараа Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийд даяараа нэг зүйлийг ойлгосон нь Америкийн нэгдсэн улс аль биесээр террорист хавтлахад бүртлөө гэдэг ийм ойлголтыг бол ойлгож эхэлсэн. За гэтэл бас үүгээр дуусаагүй. Тэр өдөр American Airlines-ийн нийт 4 онгоц алан хядагчдад барьцаалагдсан байгаа юм. За ингээд ихэр цамхагт хавтлах болсны дараагаар 9 цаг 37 минутанд за American Airlines-ийн 77 дугаар нисэлтийн онгоц Вашингтоны ойролцоо байрладаг Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам. За бид бүхэн зарим нь Пентагон гэдэг нэрээр бид нэг ийм хэлбэртэй барилга байдаг да батлан хамгаалах яамны барилга. Энэ онгоц шууд нисэж ирээд Пентагоныг бас мөргөсөн. За харин 4 дахь онгоц нь American Airlines-ийн 93 дугаар нисэлтийн онгоц байсан. Гэхдээ энэ онгоцын дотор зорчиж явсан одоо иргэд зорчигчд онгоцыг барьцаалсан зэвсэгт этгээдүүдийн эсрэг онгоцон дотроо маш их эр зориг гаргаж барьцаалагчдад тэмцэлцсэний үр дүнд за онгоц бол байндаа хүрч чадалгүйгээр Пенсильвани мужийн нутаг дэвсгэрт хохирол баг учруулж зэлүүд газар ингэж унаж осолдсон. Тэгэхээр бүхэл бүтэн 4 онгоц барьцаалсан энэ явдал нь бол мэдээч хэрэг маш өндөр түвшинд ингэж нарийн зохион байгуулалттайгаар төлөвлөсөн ийм одоо алан хядах зохион байгуулалтын ажиллагаа байсан нь бол тодорхой харагдчих байгаа юм л та. За ингээд эдгээр онгоцнуудыг бол яг хожим ингээд дүгнэлт гарахад бол нийтдээ 19 одоо алан хядах ажиллагааны одоо террорист гэх юм 19 хүн барьцаалсан гэдэг одоо ийм тоо гарч ирсэн. За мөн энэ хавтлахын энэ 4 хавтлахын бол бас нийтдээ тухайн өдөр 2977 хүн амиа алдсан. Ийм харамсалтай явдал болсон. За Нью-Йорк хотын хувьд одоо энэ хоёр ихэр цамхгийг мөргөсний дараагаар ерөнхийдөө бол Нью-Йорк хотын нөхцөл байдал бол нэлээд дордож эхэлсэн л дээ. Одоо өндөр барилгууд чинь нурахаар тэр чигээр нь тооссон, манараад, бужигнаад ойролцоо байсан барилгуудаа сүтгэл, гал авалцаал мөн ойролцоо ижсэн хүмүүс ч одоо чулуу, мулуу, хавтан, бетон, цемент юунд ч өдийн дарагдаж өхөн, гимтэн гэх мэтэр иймэрхүү асуудлууд бол үүсэж байгаа. За ингээд эхний цамхыг бол өглөөний 9 цаг 59 минутанд бүрэн нурж унсан бол за хоёр дахь цамхаг нь үүнээс нэг их удалгүй буюу өглөөний 10 цаг 28 минутанд нурж унсан байдаг. За ингээд хэдхэн цагийн дотор дэлхийн хамгийн алдартай хос хоёр цамхаг, хос хоёр барилга ингээд бүрэн сүрч за Нью-Йорк хот бол ерөөсөө нэг тоосонд дарагдсан ийм дайны талбар мэт ийм байдалтай болж хувирсан. Тэгэхээр 9-р сарын 11-ний хавцлага гэж нэрлэсэн энэ үйл явдал нь бол орчин үеийн дэлхийн ертөнцийн улс төр, геополитик, аюулгүй байдлын бодлогыг яг үнэндээ бол ингээд үндсээр нь өөрчилсөн ийм үйл явдал болж үлдсэн л дээ. За одоо үргэлжлүүлээд би илүү ийм арай аль биесны юмнуудыг зүйлсийг бол ярьж эхлэе. За ингээд аимшигт хавцлага болсны дараагаар Америкийн нэгдсэн улсын зүгээс за мөн үүн дээр нэмээд олон улсын байгууллагуудын зүгээс бол маш том хэмжээний ийм мөрдөн шалгах ажиллагааг бол зохион байгуулж эхэлсэн л дээ. Нэг ялангуяа Америкийн нэгдсэн улсын одоо тагнуулын төв газар, холбооны мөрдөх товчоо, цэргийн тагнуул гэх мэт маш олон байгууллагууд бол хүч төрж орж эхэлсэн. Энэ аимшигтай хавтлахыг хэн зохион байгуулчих вэ? Хаанаас зохион байгуулчих вэ? Ямар зорилготойгоор ийм хавтлах хийв гэд ерөнхийдөө маш олон асуултууд бол байсан. За тэгээд нэг их удалгүй энэ Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар бол энэ холбооны мөрдөх товчооны зүгээс бол хамтарсан мэдэгдлийг хийсэн. За энэ нь ямар мэдэгдэл байсан бэ гэвэл энэ хавтлахыг ерөөсөө алан хядах Аль-Каида бүлэглэл болон за тус бүлэглэлийн одоо тэргүүн
Осама Бин Ладен бол удирдах зохион байгуулсан энэ халдлагын гол эзэн гэдэг иймэрхүү дүгнэлтийг бол хийж байгаа юм л та. За яг Осама Бин Ладны хувьд бол бид бүхэн бас зарим нь мэдж байгаа. Осама Бин Ладен угтаа бол Сауди Арабийн баян чинээсэг гэр бүлээс гаралтай ийм хүн байсан. Гэхдээ одоо исламын шашиндаа хит үнэнч байсан учраас бүс нутаг дахь шашин нэгтэй ах дүүсээ ингэж харийн түрэмгийлэгчдээс одоо хамгаалах зорилгоор сайн дураараа бол одоо исламын үзэлт дайчин болж өөрийгөө ингэж өөрчилсөн тэр баян тансаг амьдралаас ингэж зүгтсэн одоо ийм учиртай хүн л дээ. За мөн одоо энэ мөрдний шалгах ажиллагаа явагдсны эцэс түрүү хэлсэнчлэн 19 хүн хавдагч бол энэ хавдлагад оролцсон байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр одоо эдгээр 19 хүн бол нэг ёсондоо бол энэ дөрвөн нисэх онгоцсонд хуваагдаж суугаад за тус бүрийнхэн суусан онгоцнуудыг бол ингэж барьцаалж зэвсгийнхэн хүчээр онгоцны удирдлагыг өөрсдийнхэн гарт бол булан аваад хамгийн гол нь энэ онгоцнууд нь бүгдээрээ түлш дүүрэн онгоцнууд байсан гэж байгаа. Бүрэн түлштэй буюу Америкийн нэгдсэн улсын дотоодын нислэг боловч за хамгийн хол зайд нислэгүүд байсан учраас түлш нь бүрэн байсан. Тэгэд ийм онгоцнуудыг бол албаар одоо ашиглаж нэг ёсондоо дарьтай торох за баг ингэж пуужин болгож ашигласан гэдэг одоо иймэрхүү дүгнэлтийг бол хийж байгаа юм л та. За уучлаарай. Нөгөө ханиадтайгаа болохоор жоохон нус гоожоод хамар битүүрээд нэг иймэрхүү зүйл байгаа шүү. Тэгээд та бүхэн зөвөр ойлгоорой. За тэгээд яг уу энэ холбооны мөрдөх товчоо тагнуулын байгууллага зэрэг энэ байгууллагуудын гаргасан тайфингийн дараагаар юу ботсон бэ гэхээр процессын үйл ажиллагаа бол явагдаж эхэлж байгаа. За ямар процесс явагдсан бэ гэхээр яг уу энэ байгууллагуудын гаргасан зүйл бол ингэж яг мэрэгчлийн чиг үүргийн байгууллагуудын гаргаж тавьсан юм одоо дэвшүүлсэн баримтууд байгаа юм л та. Тэгэхээр эн чинь бас заавал үнэн гэсэн үг биш. Энэ тагнуулын байгууллага холбооны мөрдөх товчооны гаргасан энэ тайлангууд яг үнэн юм уу худлаа юм уу гэдгийг одоо батлах зорилгоор Америкийн нэгдсэн улсын Конгрессийн танхимаас бол ийм тусгай мөрдийн шалгах ийм комисс гаргаж за олон сарын турш энэ тагнуулын байгууллагуудын гаргасан тайлангууд дээр бол судалгаа хийж одоо бүгднийг ягтлж судлаж үзсэн. За ингээд эцэст нь энэ 9 дугаар сарын 11-ний халдвархын хамгийн сүүлчийн одоо эцсийн байдлаар буюу засгийн газраас ингэж баталгаажсан тайланг бол олон нийтэд бол зарласан байдаг. За энэ тайланд юу гэж дурдсан бэ гэхээр за энэ алан хядах ажиллагааг үйлдсэн этгээдүүд бол Америкийн нэгдсэн улсын эдийн засаг, сүр хүч, зэвсэгт хүчний бэлэгдэл болсон байгууламжуудад цохилт өгч за улс үндэстний сэтгэл зүй хүч чадал оюун санааны энэ моралыг унгах ийм зорилготой байсан гэдэг ийм л дүгнэлтийг гаргаж байгаа. За үнэхээр ч ингээ бодоод үзэхээр Америкийн энэ дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг гэдэг бол Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн бэлэг тэмдэг болж ирсэнгүй болж ирсэн. Нөгөө талд бол бас дайралтанд өртсөн Пентагон буюу Батлан хамгаалах яам нь Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний, сүр хүчний бэлэгдэл болж ирсэнгүй бас болж ирсэн. Тэгэхээр одоо яг иймэрхүү зорилготой байсан гэж бол одоо үзээд байгаа юм л та. За мөн одоо энэ тайланд дурдсанаар бол энэ ихэр цамхаг яагаад нурсан талаар тайлбарыг бас ингэж хавсаргасан байгаа юм. За энийг одоо яаж гаргаж хавсаргасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын стандарт технологийн үндэсний хүрээлэн гэдэг ийм газар байдаг. За энэ газрын одоо тайлагнснаар бол энэ барилгыг онгоц мөргсөний дараагаар бол асар хүчтэй гал авалцаж эхэлсэн. Тэр гал нь барилгын өөрийнх нь тэр ган хийцлэлийг нь бол хүчтэй сулруулсан ингэж халуун температурт. За улмаар барилгын бүх давхрууд ингэж доошоогоо ингэж нэг нэгээр ингэж дарагдаж нурж эхэлсэн. Одоо нэг ёсондоо бол ингэж байгаа юм л та. Яг ингэж онгоц мөргсөний даруйд одоо онгоцонд мөргүүлсэн давхар болсон тэрний дээд доод нэг 2-3 давхрууд ингэж хүчтэй галт авалцж байгаа. За тэр галт авалцсны үр дүнд барилгын тэр ган хийцлэн сулраад бат бөх чанараа алдаад ингээд нугарчж байгаа. Нугарангуут нь ингээд нэг давхар нь тэр чигээр ингээд доошогоо суугаад дарагдана гэсэн үг. Тэгэхээр нэг давхар ингээд хүчтэй доод давхар дээрээ тэр чигээрээ нурчхаар тэр нь дахиад доошогоо ингээд нөө инерцэндээ улам хүчтэй болоод дээрээсээ ингээд нураад нөө тетрис тоглоом шиг нураа явцсан гэдэг ийм их тайлбарыг бол өгж байгаа юм л та. За ингээд ерөнхийдөө нэг ёсондоо бол албан ёсны тайлангарын 9-р сарын 11-ний хавталх нь бол олон жилийн турш төлөвлөсөн за алан хядах террорист ажиллагаа байсан гэдэг ийм дүгнэлтийг хийж байгаа. За хэдийгээр тийм боловч одоо энэ үйл явдлын эргэн тойронд бол мэдээж хэрэг тоо томшгүй олон асуултууд
маш олон одоо өөр хоорондоо зөрчилдөөнтэй маргаанууд, за эцэст нь одоо энэ бүх маргаан зөрчилдөөнөөс улбаалаад янз бүрийн хачирхалтай тайлбар таамаглалууд за улмаар эцсийн байдлаар бол ингээд хувь станы онцлог руу хүмүүсийг хүссэн үсээгүй түлхэж байгаа юм л та. Тэгэхээр одоо яг ямар маргаанууд яагаад хэрхэн бий болж ихэлсэн талаар за яагаад ингээд маш олон хүмүүс өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагаа, энэ террорист халдлагыг дотоодоосоо зохион байгуулсан гэдэгт өнөөдрийг хүртэл итгэдэг юм бэ гэдэг талаар бол дэлгэрэнгүй авч ярив. Хамгийн гол нь бас нэг зүйлийг хэлэхэд бол энэ одоо 9-р сарын 11-ний халдлагыг дотроосоо зохион байгуулсан гэдэгт итгэдэг мянган хүмүүс байхгүй. Харин дэлхийд даяар бүр сая хүмүүс байдаг. Америкийн нэгдсэн улсын нийгэмд дотооддоо хүртэл олон сая хүмүүс яг үнэн сэтгэлээсээ бүр бат итгэл үнэмшилтэйгээр Америкийн нэгдсэн улс дотроосоо зохион байгуулсан гэж итгэдэм байлээ. Бас ташрамд хэлэхэд. За тэгэхээр хүмүүсийг ингэж хамгийн ихээр эргэцүүлсэн одоо нэг том үйл явдал байгаад байгаа. Нэг том зүйл байгаа. Энэ бас надад ч бас сонирхолтой санагдсан л та. Энэ нь юу вэ гэвэл одоо дэлхийн худалдааны төвийн 2 ихэр самхыг ирж мөргсөн тэр 2 онгоцсонд оногдоогүй тэр 2 онгоцны ямар ч дайралтанд өртөөгүй хэрнээ дэлхийн худалдааны төвийн 7 дугаар барилга гэж нэг барилга байдаг. За энэ барилга зөв зүгээр байж ирснаа тэр өдөр бас зэрэгцээд дараах нь нураад унтсан. Айгуу сон зөв зүгээр байж байгаа нураад унтсан. За яг тэр алын ядах ажиллагаа болсон өдөртөө нурж унсан гэсэн үг л дээ. Яг нөө ойролцоо оршиж ирсэн барилга. За ингээд одоо энэ барилга зүгээр байж байгаа нурж унсан бол нэгдүгээрт маш олон хүмүүсийг бол гайхширт автуулж байгаа. За хоёрдугаар эргэлзээг үйл энэ Америкийн нэгдсэн улсад хойд Америкийн агаараас хамгаалах одоо агаарын орон зай аюулгүй байдлын төв гэж нэг юм том байгууллага байдаг. Энэ байгууллага бол за дээр үед буюу хүйтэн дайны он жилүүдэд Америк зөвлөлт хоёрын хооронд бол эд нөгөө Польшингийн хямрал гэх мэт иймэрхүү цөмийн дайнд дэгдэж магадгүй аюултай нөхцөл байдал үүсэх үеэр бол байгуулагдчихсан ийм байгууллага агаарын орон зайгаа бүхэлд нь 24 цагийн турш тасралтгүй радараар хянждаг автомат аюулгүй байдлын систем ингэж ажиллаж идэг ийм одоо тухайн үедээс одоо хэмэл оюун ухаанч юу ах вэ хагас компьютер ч гэсэн ийм байгууллага байсан. Тэгэхээр энэ байгууллага бол одоо онгоцнуудыг ихэр цамхыг мөрөхөөс нь өмнө зогсоогоод буудаж унгаад гэсэн үг л дээ арга хэмжээ авч болох байсан боловч ягаад ийм зүйл хийгээгүй юм бэ гэдэг ийм асуулт бол хүмүүсийн дунд бол гарч ирж байгаа. Тэгэхээр нэг сонин зүйл бас энэ ч харагдаад байна л та энэ ихэр худалдааны төвийн барилгуудыг энэ мөргсөн онгоцнууд нь Бостоноос Лос Анжелес хүрэх ийм онгоцнууд бол байсан. Нэг ёсондоо бол нөгөө түрүүн хэлсэнчлэн дотоодын нислэг боловч хамгийн хол буюу Америкийн нэгдсэн улсын зүүн эргээс баруун эрг хүртэл нисэх нисэх онгоцнууд байсан. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ онгоцнуудын банкнд дүүрэн байсан гэсэн үг. Банк дүүрэн байхаар энэ онгоцнууд чи өөрсдөө тесрдэг торох пуучин болоод хувирч чинь зэвсэг болоод хувирч чинь гэсэн үг. За ингээд хамгийн ихний онгоц өглөө 7 цаг 59 минутанд хөрсөн. Агаарт хөрсөн. Бостоноос. Улмаар 8 цаг 14 минутанд буюу ингээ 15 минутын дараа хөрснөөс 15 минутын дараа халан хятагчдад барьцаалагдсан. За улмаар 8 цаг 46 минутанд дэлхийн худалдааны төвийг мөргсөн, хойд самхын төрүүлж мөргсөн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл онгоц барьцаалагдаад мөргөх хүртэл нийтдээ 30 минутын хугацаа байсан. Арга хэмжээ авч болох. За хоёр дахь онгоцонд бол харин арга хэмжээ авч болох 20 минутын хугацаа байсан. Ингээд онгоцнууд нэгэнд барьцаалагдсан, чиглэлээсээ хазаацсан, за хаашаа явж байгаа нь тодорхой болсон. Ямар зорилготой ч бараг ингээд тодорхой болсон байхад яагаад ийм тодорхой нөхцөл байдалд арга хэмжээ авч чадаагүй юм бэ гэдэг ерөөсөө ийм л асуулт гарч ирээд байгаа. За эдгээрээс гадна энэ Америкийн нэгдсэн улсын зарим хэвлэлүүдээр гэхдээ одоо энэ хэвлэлүүд нь зүгээр нэг орон нутгийн шинж чанартаас жижиг хэвлэлүүд биш л те нэлээд том үндэстэн дамнсан тийм үндэсний хэмжээний хэвлэлүүдээр бол Америкийн тагнуулын байгууллагууд алан хятах ажиллагаа болох гэж байгаа талаарх мэдээлэл болон дохиог өмнө нь хүлээж авсан гэдэг ийм мэдээллүүд бол гарч засагдаж эхэлсэн. За иймээс одоо Америкийн нэгдсэн улсын тусгай албатын зүгээс бол ямар ч байсан хавтлага болох гэж байгааг бол мэдсэн. За болох ч магадгүй гэсэн болгоомжлол ийм цочроо бол авсан байсан ч за зориуд ингэж үүний эсрэг арга хэмжээ аваагүй юм биш үү гэдэг одоо ийм л нэг
ноцтой одоо ийм харцаг бас дагаад бий болчихж байгаа юм л тоо. За ингээд барилгууд бол нэсэд эргэлзээтэйгээр үүний дараа бас нурж эхэлж байгаа. За ойролцоогоор орших түрүүн ярьсан тэр 7 дугаар худалдааны төвийн 7 дугаар барилга бол онгоцонд мөргүүлээгүй хэрнээ нурж унсан явдал. За Америкийн нэгдсэн улсын тэр хойд Америкийн агаараас хамгаалах систем ямар ч арга хэмжээ аваагүй явдал. За мөн одоо тагнуулын байгууллагууд энэ халдлагын талаар сэжүүрийг өмнө нь хэдийн авчихсан байсан боловч бас л ямар ч арга хэмжээ аваагүй, ямар ч урьдчилсан сэргийлэх ажиллагаа ингээд хийгээгүй гэдэг одоо энэ мэт үйл явдлуудаас болоод ерөөсөө энэ хөрсөн дээр л ингээд хувьстааны онолууд соёолоод урагчж байгаа юм л та. За ингээд маш олон жилийн турш бүр энэ 2001 он гэдэг чинь өнөөдөр бараг хэд 25 жил өнгөрөөд байна. Өнөөдрийг хүртэл энэ 9 дугаар сарын 11-ний халдлагын талаарх баримтууд интернет орчинд бол янз бүрийн байдлаар бол ингэж шинээр нийтлэгддэг. Одоо хүртэл энэ талаар контент бичрүүд бичигддэг. Нэг ийм л байдалтай байгаа л та. Тэгэхээр одоо хэдүүлээ юу ярих вэ гэвэл энэ олон нийтийн дунд хамгийн ихээр яригддаг. Хамгийн их ингэж анхаарал татдаг ийм онолуудыг няцаалтуудын хамтаар ерөнхийдөө ярья. Тэгэхээр олон нийтийн зүгээс ингэж хамгийн их яригддаг онол бол ерөнхийдөө энэ дэлхийн худалдааны төвийн барилгуудад хоёр ихэр цамхагт урьдчилаад тесрэх бөмбөг суулгацсан байсан биш үү гэдэг нэг ийм онол, ийм хардлага бол ер нь дэлхийд даяар маш хүчтэй яригддаг. За яагаад гэвэл энэ ихэр цамхагууд одоо маш богино хугацаанд хажуу тийшээгээ одоо онгоцонд мөргүүлж байгаа юм чинь хажуу тийшээгээ ганхаж нурж унах ёстой юм байна л та. Эсвэл одоо ингээд одоо яадаг чи ямар ч хэлсэн ингээд байж байгаас нурж арай өөрөөр нурж унах ёстой юм байна. Тэгтэл эднэрийн одоо энэ таамагт итгэж байгаа хүмүүсийн хамгийн гол үндсэн тэр барилга бол яг хамгийн доод давхруудад нь буюу суурин дээр нь тесрэх бөмбөгүүд суйрлуулсан. Тэгээд тэр тесрэх бөмбөгүүд нь дэлбэрсний улмаас хажуу тийшээгээ биш энэ цамхаг яг ингээд доошоо ингэж унсан гэдэг. Одоо энэ дээрээс ерөнхийдөө энэ үндслүүд бол гарч ирээд байгаа юм. Яг уу үүн дээр нэмээд бас нэг юм нэг сонирхолтой нөгөө нэг энэ таамгийг арай хүчтэй болгож байгаа юм түрүүн бас яриад байдаг нөгөө худалдааны төвийн 7 дугаар барилга гэж яриад байгаа. Тэр барилга бас ингээд нөгөө мөргүүлээгүй нэг зүг зүгээр байж байгаад яг ижлэх ингээд доошоо нураад унтсан болохоор одоо энэ таамгийг улам хүчтэй болгоод байгаа юм л та. Зөвхөн энэ хоёр өндөр цамхагт биш хажуудлын тэр 7 дугаар төвийн барилгад хүртэл ингээд суйрлуулсан байсан биш үү гэдэг ийм яриа яваад байгаа. За үүнийг бол мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улсын засгийн газраас бол няцаасан л та. За яаж няцаасан бэ гэвэл хэд хэдэн байдлаар бол няцаасан. Эхний одоо үндэслэл гэвэл нэгдүгээрт түрүү хэлсэнчлэн энэ онгоцнууд нь бол дотроо маш их түлштэй явж ирсэн. Маш их түлштэй. Энэ их түлштэй онгоцнууд худалдааны төвийн барилгыг мөргөсний дараагаар маш хүчтэй дэлбэрэлт болоод гал авалсаж эхэлсэн. Барилгын тэр мөргүүлсэн давхрууд бол тэр чигтээ шатаж эхэлсэн. Тэгэхээр энэ тайлан дурдсанаар бол одоо энэ ган хийцлэл, ган гэдэг энэ материал маань Цельсийн 600 хэмд бол ерөнхийдөө ингэж уян хатан болж бат бөх чанараа автаж эхэлдэг юм байна л та. Бат бөх чанараа 50%-аар автдаг гэж байгаа. Тэгэхээр нөгөө юунууд нь уярч эхлээд ган хийцлүүд нь уярч эхлээд давхруудтай ингэ доошо дарагтаад бол нурчсан гэдэг одоо иймэрхүү үндэслэлтэй энэ бол одоо шинж тухааны үндэслэлтэй тайлбар байгаа юм л та. Ингээд доошоогоо нурсан ийм болохоор хажуу тийшээ нураагүй л гэж ерөнхийдөө тайлбарлаад байгаа. За хоёрдугаар няцаалт гэвэл энэ бас нэлээд хүчтэй няцаалт. Энэ үйл явдлыг Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийд даяараа шууд дамжуулж байсан. Иймээс хэрвээ дэлбэрэх төхөөрөмжүүд доор нь суйрлуулсан бол дэлбэрэлтийн хүчтэй чимээ гарах ёстой байсан. Гэтэл ийм чимээ гараагүй. За мөн дээрэс нь томшгүй хэдэн мянган гэрчүүд тэнцээ байсан. Тэдний хинэн ч тесрэх бөмбөг дэлбэрэх дуу чимээг бол сонсоогүй. За ингээд ерөнхийдөө энэ барилгыг бол Америкийн нэгдсэн улс дотроосоо ч юм уу ямар ч хэлсэн гэж тесрэх бөмбөг дэлбэрч бол нураагаагүй гэдгийг бол ингэж шинж тухааны үндсэлтэйгээр бол тайлбарлаж байгаа юм л та. За харин тэр өөрөө сүрчдэг тэр 7 дугаар төвийн барилгын тухайд гэвэл хоёр ихэр цамхаг нурж унсан энэ үйл явдлын одоо улмаас яг тэр чинь ингээд тэр амир одоо бичлэг нь бол гардыг шүү дээ. Тэгж амир нурж унаад ойролцоо баг хэд талдаа одоо хэдэн ч километрийн радиус дотор байсан бүх юмнууд ингээд
гав давалцаад битүү тоос шороо бужигнаад ойролцоо байсан бүх барилгуудын шив цонх нь хагараад маш том сүрэл болж байгаа юм л да. Яг нөгөө энэ 9-р сарын 11-ний бичлэг бол өөрөө Америкийн нэгдсэн улсад бас маш эмзэг сэдв. Тэгээд терроризмын агуулгатай контент учраас энэ төрлийн нөгөө бичлэг болон зураг дүрсийг нь хэрвээ оруулах юм бол YouTube сувгийн маань monetize ирэх за цаашлаад ингээд YouTube сувгийг маань контент оруулахыг хориглох хүртэл арга хэмжээ авч магадгүй учраас би оруулахгүй байна л да. Та бүхэн ингээд өөрсдөө сонирхчихвэл тэрийг YouTube-ээр интернетээр хайгаад бол үзэх бүрэн боломжтой. За иймээс одоо энэ хоёр ихэр цамхаг бол хүчтэй ингэж нурж унсны улмаас 7 дугаар төвийн барилга бол бас дагаад маш их гэмтэл авсан. Тэр гарч исэн галан 7 дугаар төвийн барилгаас бас халдварласан. За тийм болохоор энэ 7 дугаар төвийн барилгаас яг ижлэх ингээ ган хийцлийнхэн бат бөх чанар нь сулраад ингээ доошоо ингээ нураад унцаан гэдэг ийм л тайлбарыг бол засгийн газар өгж байгаа юм л та. Яг энэ ингээд харахаар бол ингээ мэдээч хэрэг үндэслэлтэй байх боломжтой бол тайлбарууд гэхдээ энэ засгийн газрын гаргаж ирж байгаа энэ тайлбаруудад итгэдэггүй за бүр итгэхийг ч хүсдэггүй хүмүүс өнөөдрийг хүртэл олон саяараа бол байдаг. За тэгвэл дараачийн маш хүчтэй энэ хэрэгтэй холбоотой таамаг гэвэл за усахгүй дуучлаарай. За дараачийн маш хүчтэй таамаг гэвэл энэ ерөөсөө энэ ажиллагааг бол аван хядагч гэдэг байгаа тэр Al-Qaeda бүлэгс бас дангаараа зохион байгуулаагүй. За энэ байгууллагаас одоо хавцлах болохыг тагнуулын байгууллагаас бол хавцлах болох талаар бол мэдэж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй. За ийм учраас тагнуулын байгууллагч гэсэн үнэтэй бол холбогдсон гэдэг ийм л таамаг байгаа юм л та. За 9-р сарын 11-ний энэ хавцлахад одоо Америкийн иргэд ярьж байгаа энэ манай улсын зарим одоо бодлого тодорхойлох түвшний эрх мэдвтэй, эрх баригчид, тусгай ажилтнууд бас ингэж дотроос оролцсон. Одоо ингэж ярьдаг. За одоо энэ онол таамгийг одоо улам хүчтэй болгож өгсөн зүйл нь юу вэ гэхээр энэ хавцлага болсны дараагаар Америкийн нэгдсэн улсын зүгээс Афганистан болон Ирак зэрэг одоо хоёр улсад бол дайн зарласан явдал болж таарад байгаа юм л та. Нэг өсөндөө бол одоо Америкийн нэгдсэн улсын энэ геополитикийн ашиг сонирхолт энэ хоёр улстай одоо зайлшгүй дайтах ийм ашиг сонирхол бол хөндөгдсөн. Тийм болохоор одоо шалтгаан хэрэгтэй байсан гэж бол тайлбарлаад байгаа. За иймээс одоо энэ хавцлагад Америкийн нэгдсэн улсын тусгай албатууд оролцсон. Юу юм бэ гэвэл энэ Америкийн нэгдсэн улсын тусгай албад гэдэг чинь тангараг өргөдөг хүмүүс. Тангараг өргөхдөө ард түмнийхэн төлөө бол тангараг өргөдөггүй. Улс их орны аюулгүй байдал, улс их орны эрх ашиг, төр засаг, засгийн газрын төлөө энэ аюулгүй байдлын төлөө тангараг өргөдөг болохоос биш ард түмэндээ тангараг өргөдөггүй юм байна. Ийм болохоор улс үндэстний эрх ашиг, үндэстний аюулгүй байдал, геополитикийн ашиг сонирхол Ирак, Афганистаны дайнтай уягдсан болохоор улс орныхон геополитикийн эрх ашигын төлөө энэ ажиллагааг хийсэн гэж одоо нэг өсөндөө үзээд байгаа юм байна. За үүнд бол одоо ингээд маш олон хүмүүс итгэдэг бас маш олон хүмүүс итгэдэг. Ерөөсөө энэ 9 сарын 11-тэй холбоотой энэ хувилдааны онол нэг хэд хэдэн том хувилдааны онол үүдэг нэг 2-3хан том. Энэ 2-3 хувилдааны онол итгэгчид бол ингээд тус бүртээ хэд хэдэн саяараа байдаг. Бүр маш олноор байдаг. Тэгэхээр яг уу энэ таамгийг ч гэсэн одоо ингээд засгийн газрын зүгээс яасан бэ гэвэл одоо няцаасан л та. Няцаасан. Гэхдээ бас яг хангалттай төвшөнд бол няцаад чадаагүй. Ерөнхийдөө албан ёсоор бол юу гэж тайлбарласан бэ гэвэл энэ Al-Qaeda бүлэгс бол энэ хавцлагыг маш олон жилийн турш ингэж өндөр түвшинд нарийн зохион байгуулалтаагаар ингэж төлөвлөсөн. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас Al-Qaeda бүлэгстэй ингэж холбогдсон энэ хавцлагыг ингэж хамтарч зохион байгуулах гэсэн эсвэл энэ талаар ингэж мэдчихсэн боловч зориуд арга хэмжээ аваагүй гэдэг ямар ч юм нотлох баримт байхгүй л гэдэг одоо ийм л тайлбарыг өгöd байгаа. Зүгээр нотлох баримт байхгүй болохоор та нарын наад таамагчин одоо бас нотлогдох боломжгүй л гэдэг ийм хариултыг өгж байгаа юм л та. За мөн энэ 9-р сарын 11 шиг одоо ийм том хэмжээний хавцлагыг бол дотроосоо зохион байгуулахын тулд дан ганцхан Америкийн нэгдсэн улсын тусгай албаны байгууллагууд бол хангалтгүй байд юм байна л да. Энд ч одоо маш том хавцлага шүү дээ. Тэгэхээр ганцхан байгууллага бол энийг дотроосоо ингэж нууцтайгаар зохион байгуулж чадахгүй л гэж үзээд байгаа. За үүн дээр бол одоо үнэхээр ийм зүйлийг дотроосоо зохион байгуулах байсан бол
Америкийн нэгдсэн улсын армийнхан оролцсон, армийн удирдлагууд, за мөн одоо цэргийн тагнуулын байгууллагууд оролцсон, холбооны мөрдөх товчоо оролцсон, тагнуулын ерөнхий газар, төв газар оролцсон, за нисхийн салбарын авиа компанийн дотроос бас оролцсон. За мөн одоо маш олон тооны улс төрийн дэд өндөр албан тушаалтнууд оролцож байж ийм том хэмжээний хавцлага, ийм том хэмжээний нууц ажиллагааг зохион байгуулах боломжтой л гэдэг ийм тайлбарыг Америкийн засгийн газраас бол өгсөн байгаа юм. Нэг өсөнд бол одоо үүнийг үнэхээр хувилдаан гэж үзэх юм бол энэ хувилдаан олон мянган хүнийг бол хамрах ёстой л гэсэн үг. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр олон мянган хүн оролцсон хувилдааны ийм нууц мэдээлэл задрахгүй байх ямар ч боломжгүй юм байна. Хувилдаанд оролцогчдын тоо хүний одоо тооны хэмжээ өсөх тусам тэр нууцлог хувилдааны мэдээлэл гадагшаа задрах магадлал тэр хэмжээгээр өндөр байдаг. Тэр хүн болгоныг тагнаж, хүн болгоны амийг ингэж тагж, утсын чагнаж мэдээлэл алдах уу гэж өдөржин шөнжин дагаж явах ямар ч боломж байхгүй болохоор энийг одоо нууцлах арга бол байхгүй гэж үзээд байгаа юм л та. Нууц алдчихаас өөр аргагүй. Ийм зүйл бараг боломжгүй л гэдэг одоо ийм л логикийн тайлбарыг бол Америкийн нэгдсэн улсын засгийн газраас өгж байгаа. За мөн үүн дээр нэмээд өөр нэг няцаавт болох үс зүйлийг одоо зүйл бол болсон. За энэ бол яг үүндээ хамгийн чухал бол няцаавт болсон л доо энэ хавцлагтай холбоотой юу вэ гэвэл за өнөөх Ал-Каида бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладен маань өөрөө 9-р сарын 11-ний хавцлагыг бол манай бүлэглэл бид нэр өөрсдөө зохион байгуулсан гэд бичлэг хийгээд цацсан интернет орчинд. Ингээд бүх зүйл ойлгомжтой шүү дээ. Одоо ингээд засгийн газраа өөрсдөө зохион байгуулсан ингээд гүтгээд байдаг. Тэгсэн чинь Осама бин Ладен би өөрөө зохион байгуулсан, манайх зохион байгуулсан, бид нэр мундаг байгаа үстэйгээ нэг талд ингээд яриад байгаа байхгүй. Яг хоо ингээд Осама бин Ладны хийсэн энэ бичлэг бол энэ таамаг хэсэг бол няцааж байгаа хамгийн том сэжвэр болж байгаа. За мөн одоо Ирак болон Афганистаны дайн хийх одоо энэ геополитикийн ашиг сонирхол гэд яриад байгаа шүү дээ. Ийм ашиг сонирхол Америкийн нэгдсэн улсад байсан гэвэл байсан. Үнэн. Гэхдээ хэдийгээр Америкийн нэгдсэн улсад энэ хоёр улстай дайн хийх ашиг сонирхол байсан үнэн боловч ийм ашиг сонирхол бидэнд байсан гэдэг нь бид нэр өөрсдөө энэ халдлагыг дотроосоо зохион байгуулсан гэсэн үг биш. Ийм байлаа гэд энэ нь юу ч нотлохгүй гэдэг одоо ийм тайлбарыг бас өгж байгаа. Үнэхээр бас ухаантай тайлбар. За ингээ ерөнхийдөө энэ Америкийн нэгдсэн улс дотроосоо зохион байгуулаагүй, ийм байх боломжгүй гэж одоо бүх талаар няцааж байна. Гэхдээ гисэн хэдийч энэ бүх няцаалтуудыг гаргасан боловч бас л засгийн газартаа итгэдэггүй. За өнөөдрийн хүртэл энэ хавцлага бол дотроосоо шүү гэдэгт бол итгэдэг тэр олон сая хүмүүс бас байсаар байна. За одоо нэг бас нэг сонин зүйл ярихад энэ 3 дахь онгоц Пентагон буюу Америкийн Батлан хамгаалах яамны барилгыг одоо энэ мөрөгдсөн талаар бас нэг хувилдааны онол байна л та. Гэхдээ энэ хувилдааны онол бол энэ хоёр ихэр цамхыг мөрөгсөнтэй холбоотой хувилдааны онолуудын хажууд бол арай илүү тийм ганцуу солиотой хүмүүсийг гаргаж дэвшүүлсэн юм шиг иймэрхүү хувилдааны онол болчихж байгаа. За яасан бэ гэвэл одоо ерөөсөө энэ онгоц бишээ, пуучин ирээд мөрөгцсөн гэдэг ийм юм яриад байгаа. Зарим хүмүүс. За гэхдээ одоо энэ албан ёсны тайфан, албан ёсны мөрдөн шалхтаар бол яавтчгүй American Airlines-ийн 77 дугаар нислэгийн онгоц бол Пентагоныг очиж мөргсөн гэдэг нь нөгөө одоо нислэгийн хуваараас эхлээд зорчигчдын бүртгэл гэдэг энэ чинь бас бүртгэлтэй баримттай зүйл явагдсан шүү дээ. Бүх юмараа нотлогдож байгаа. Ийм байхад гүрийгээд үгүй пуучин ирж харавсан гэд гүтгээд байгаа хүмүүсийг бүр эцсийн байдлаар няцаах нэг зүйл гарч ирсэн л дээ. Онгоцны сэг зэмүүд олдсон. Онгоцны сэг зэмүүдээс гадна хамгийн гол нь онгоцны хар хайрцаг тэндээс олдсон. За ингээд бүх зүйл ерөөсөө тодорхой болж байгаа. Онгоц ирж мөргөөгүй, онгоц ирж мөргсөн. Яагаад энэ хүмүүс онгоц ирж мөргөөгүй гэж яриад байна гэхээр яг хуу энэ Пентагоны халдлага болсны дараагаар ерөнхийдөө зурагтын мэдээгээр за мөн одоо энэ Пентагоны халдлагын зургууд бол ингэж телевизүүдээр за мөн зарим хэмжээгээр цахим орчинд бол тархсан. Тэгэхээр тэр нөгөө нэг дэлбэрэлтийн тэр ан цав нүхийг нь бол ерөнхийдөө харж агаад энэ бол одоо онгоц биш байна. Пуучингийн ул мөр байна гэдэг ийм зүйлийг бол Америкийн нэгдсэн улсын айрамд бас өмнө нь алб хааж ирсэн тэтгэвртэй гарсан иймэрхүү
зарим Ахмад дайчдын зүгээс бол нэлээд ярьснаар энэ таамаг бол хүчтэй болсон байдсан байлээ л дээ. За мөн одоо энэ өдөр болсон халдлагуудаас халдлагуудад энэ гадны тагнуулын байгууллагууд за нэг ялангуяа энэ Израилийн Моссад гэдэг энэ байгууллагыг бол оролцсон гэдэг ийм мэдээлэл бол бас маш хүчтэй шуугиж эхэлсэн. Албаар Америкийн нэгдсэн улсыг хорлох гэж, албаар Америкийн зэвсэгт хүчнийг ингэж ойрхот орондод оруулах гэж дунд нь яс хайсан ажиллагааг ингэж еврейчүүд бол хийлээ гэдэг ийм таамаг гарч ирсэн. Яг уу энэ таамгийг бол мэдээч одоо үнэн гэдгийг нь бол батлаж чадаагүй болохоор бол таамаг хിവэрэл үлдсэн. Одоо нэг их газар аваагүй гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ мэтээр энэ 9-р сарын 11-ний өдөртэй холбоотой энэ бүх террорист халдлагуудын эргэн тойронд өрнөсөн энэ маш олон асуултууд, маш олон эргэлзээнүүд зарим нэг тодорхой бус байгаа зүйлсийн улмаас хүмүүсийн логик сэтгэлгээний үр дүнд бол ингэж урган гарч ирсэн байт юм аа. За эдгээр нь одоо зарим нь тодорхой үндслүүд дээр суурилсан бол зарим нь бол мэдээч түрүүн хэлсэнчлэн галзуу солиотыг имэрч бол таамаглууд бол олон байдаг. Яг үнэхээр бүр энэ галзуу солиотой одоо хинч үнэмшмээргүй жинхэнэ нөгөө хурцын тасгийнхан сэтгэмээр тиймэрхүү таамаглуудыг бол би одоо энэ ч яриад ч авахтай. Тэгэхээр угаасаа удлаа зүйлсийг бол ингээд алгасаа явчлаа. За одоо харин юу ярих гээд байна вэ гэвэл үргэлжлүүлээд энэ хоёр ихэр цамхыг мөргсөн явдал Америкийн нэгдсэн улсад тэр өдөр дөрвөн ширхэг иргэний агаарын нисэх тээврийн зорчигч тээврийн онгоц барьцаалагдсан энэ явдлын геополитикийн үр дагаврын талаар би ярих гэж байна. Маш өндөр үр дагавар гарсан ш. За тэгэхээр энэ халдлага бол ерөнхийдөө дан ганц одоо Америкийн нэгдсэн улсын дотоод асуудал биш болж хувирсан л та. Үр дүн нөлөө уул ингэж дэлхийд даяараа тархсан. За наанд ч л одоо дэлхийн нийтийн энэ улс төр аюулгүй байдлын бодлогыг бол үндсээр нь өөрчилсөн үйл явдал болсон гэж хэлж болно. 9-р сарын 11-ний халдлагын дараа одоо Америкийн нэгдсэн улс болон Америкийн нэгдсэн улсын холбоотой энэ баруун Европын улсуудад бол бүгдээрээ энэ терроризмын эсрэг хуулиа сайжруулж эхэлсэн. За зарим нэг терроризмын эсрэг хуульгүй байсан улсууд бол шинээр терроризмын эсрэг юм хуультай болж эхэлсэн байх жишээт. Тэр яг хөө дэлхийд даяараа энэ терроризмын эсрэг тэмцэлт бол ингээ нэг шат эксенс гэж бол хэлээд байгаа юм л та. За мөн одоо энэ халдлагаас хойш энэ олон улсын харилцаанд терроризмын эсрэг дайн гэдэг ийм цоо шин нэр томьёо анх удаа бас бий болж байгаа. За дэлхийн маш олон орн гэж терроризмын эсрэг маш хатуу бодлого баримтаж эхэлсэн. Өмнө нь яг энэ терроризмын эсрэг дайн гэдэг одоо ийм дайн бол байдаггүй байсан юм байна л та. Америкчууд анх одоо энэ дайныг бол хийж байгаа. За энэ ямар учиртай вэ гэвэл ерөөсөө энэ халдлага улсын дараа Америкийн нэгдсэн улсын засгийн газрын зүгээс, ерөнхийлөгчийн зүгээс, Жорж Бушийн зүгээс гаргасан хамгийн том шийдвэр бол Афганистанд дайн зарласан явдал байсан. Афганистанд зарласан энэ дайн бол Америкийн нэгдсэн улсын хувьд мөн дэлхийн түүхэнд анхны терроризмын эсрэг дайн гэж явагддаг. За Америкийн нэгдсэн улс болон тэдний холбоотой улсууд Афганистанд аль бие ёсоор зөвхөн бөмбөгт биш, зөвхөн пуучинд биш, аль бие ёсоор хуурай замын цэргийн ажиллагааг бол эхлүүлсэн. За учир нь гэвэл энэ халдлагыг зохион байгуулсан одоо тэр Аль-Каида бүлэглэл замун халдлагын зохион Аль-Каида бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен гэдэг нөхөр маань тэр үед Афганистан улсад оршиж байсан. За түүнчлэн Афганистанд хэн тухайн үед төр барьж ирсэн бэ гэвэл бидний сайн мэддэг өнөөх талибанчууд төр барьж ирсэн. Ингээд талибанчууд ерөнхийдөө Аль-Каида бүлэглэлд болон Осама Бин Ладеныг өөрсдийн Афганистан гэдэг одоо энэ улсын газар нутаг дээр байлгаж нуугаад ингээд Америкийн нэгдсэн улсаас бол хамгаалж ирсэн. Ийм учраас Аль-Каида бүлэглэлийг устгахын тулд Осама Бин Ладеныг устгахын тулд Америкийн нэгдсэн улс төр 2600 хэдэн иргэнийхэн өшөөг авахын тулд Америкийн нэгдсэн улс тэгж алан хятах ажиллагааны золиос болж 4-4 нисэх онгоцоо барьцаалагдаж тэгж их доромжлогдсныхын хариуг авахын тулд Афганистан улсад ингээд дайн зарлаж байгаа. За ямар ч тач аль бие усны шалтгаан бол энэ. Аль бие усны дайн зарласан шалтгаан бол өшөө авалт. За ингээд Афганистанд эхлүүлсэн Америкийн нэгдсэн улсын дайн 2001 онд дайн зарлаад 2021 онд Америкийн цэрэг гарсан. Энэ дайн 20 жилийн турш сунжирч үргэлжилсэн. За орчин цагийн түүхэнд хамгийн урт дайн гэж нэрлэж болно. Америкчууд Афганистаны төр засгаас талибанчуудыг цэвэрлэж бүх том хотуудад нь
Хяналтаанд тогтоож Афганистанд ардчилсан сонгуулиар Америкийн нэгдсэн улсад ээлтэй ардчилсан парламент засгийн газрыг байгуулж чадсан боловч энэ дайн дуусаагүй. Яагаад гэвэл талибанчуудыг устгаж чадаагүй хэвээр л байсан. Тэгэхээр яг Америкчууд ядсан уу гэвэл нийтэд эргэлзээтэй. За мөн энэ явдлын дараагаар Америкийн нэгдсэн улсын зүгээс дахиж нэг ойролт орондод дайн зарласан энэ Иракийн дайн байсан. 2003 онд Иракийн дайныг эхлүүлсэн. За энэ Иракийн дайн бол Америкийн нэгдсэн улсын дотоод улс төрд бол маш том ингэж маргааныг дагуулсан л та. За албан ёсны тайлбараар бол энэ Иракийн дарангуулагч гэдэг байгаа тэр удирдагч Саддам Хусейн гэдэг хүнийг хүн өөрсдийнхөө ард иргэдийг бол ингэж дарангуулад хавчааж гадуурхаад устгаад байна. Тийм болохоор бид нэр Афганистаны Иракийн ард иргэдийг Саддам Хусейн гэдэг энэ аимшигтай дарангуулагчаас сулалж өгмөр байна гэдэг ийм зүйлийг бол тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт энэ Афганистаны дайн зарласан нэг шалтгаан, том шалтгаан. Энэ бол хамгийн том шалтгаан шүү. Афганистан улс дотооддоо химийн болон бактериологийн зэвсгийг бол маш хүчтэй үйлдвэрлэж байна. За ийм болохоор Саддам Хусейн гэдэг энэ аюултай нөхөр чинь ерөөсөө өөрийнхөө ард иргэд болон ойролцоо оршдог улсууд руугаа энэ хим болон бактериологийн зэвсэг ашиглаж магадгүй юм ноцтой үйл нөхцөл байдал үүсчихэд байна гэж бол тайлбарлаад байгаа юм. Ингээд шалтгаанууд нь бол ерөөсөө ингээ яг уу дайн хийсэн. Энэ дайн 20 жил үргэлжилсэн. Дуусаагүй үргэлжлээд байсан. Гэхдээ бас нэг чухал зүйл эргэлтийн мөч, эргэлтийн цэг. Иракийг эзэлснийхэн дараагаар Талибаны засгийг Америкчууд унгааснийхэн дараагаар Талибан гэн уучраар ходж сольж байна. Саддам Хусейны засгийг Иракид унгаасны дараагаар нэг зүйл тодорхой болсон нь энэ Саддам Хусейн гэдэг нөхөр чинь ерөөсөө ямар ч химийн болон бактериологийн зэвсгийг бол хөгжүүлээгүй юм байна. Иракид ийм зэвсэг байгаагүй юм байна гэдэг нь үс ингээд тодорхой болж байгаа юм л. Тэгэхээр дайн хийх геополитикийн ашиг сонирхол байсан болохоос биш. Нөгөөдөл нь бол зүгээр шалтгаан буюу шалтгаанууд байсан гэдэг нь ингээд тодорхой болж байгаа. Яг энэ хоёр улсад бол ингээд товчлохдоо ингээд янз бүрийн зүйлсийг бол ингэж гаргаж ингэж тавьж байгаа юм л та. Сая хэлсэнчлэн нэг талд Афганистанд бол ингэж Ал-Каида бүлэглийг дууж дарангууд дардж ингэж хамгаад чинь. За нөгөө талд Саддам Хусейн гэдэг дарангуулагч хүмүүсээ алаад бахан зэвсгээр бактериологийн зэвсэг хийгээд ингээд гих мэтэр гэтэл шинжээчдийн хожим үзэж байгаагаар бол дүгнснээр бол ерөөсөө энэ дайн хийх шалтгаан бол айгүй энгийн. Иракид довтолсон шалтгаан бол нэгдүгээрт энэ Иракийн газрын тосонд эзэн суух зорилготой байсан. Хамгийн гол шалтгаан бол. За мөн энэ Иракаар дамжуулаад Америкийн нэгдсэн улсын бүс нутагт өөрийнх нь нөлөөллийг нэмэгдүүлэх юм хүсэлтэй байсан. Ялангуяа яг болж байгаа нэг үйл явдлаа бас жоохон холбогдож байгаа. Магадгүй энэ Ираны дайн гэж. Иран улсад 1979 онд бол исламын хувьсгал гарсан. За энэ исламын хувьсгал ялсан даруйдаа бол Америкийн нэгдсэн улсыг бол өөрийн хамгийн том дайсан Израильтай хамт хамгийн том дайснууд гэж үзээд Америкчууд үхэх ёстой гэж ингэж ил тодор хэлдэг. Америктэй дайсагнацдаг ийм дэгфэмтэй Ираны энэ аятологийн шашин төвтэй дэгфэм бол ерөнхийдөө ийм. Тэгвэл Америкчуудад ямар хүсэл байсан бэ гэхээр энэ Иран гэдэг улсын хөрш цэргэлдээ зөндөө олон километр газар нутгаар хэвлэгдэг яг энэ хажуудлынхаа Ирак улсад өөрсдөө ээлтэй буюу Америкийн нэгдсэн улсад ийм дэглэмийг Ирак улсад байгуулах ийм ашиг сонирхол тэдэнд байсан. Хэрвээ ийм дэглэмийг байгуулж чадах юм бол Америкийн цэргийн баазууд Ирак улсад байгуулагдах нөхцөл бүрдэх байсан. Америкийн цэргийн баазууд Иракид байгуулагдаж байна гэдэг чинь хажуутас байгаа Иран улстай ямар нэгэн байдлаар өнөөдөр шиг ийм мөргөлдөөнд хүрэх юм бол өндөр уулсын бүс нутгуудыг давж биш харин хуурай замын ажиллагаа Иракийн талаас арай нам дор газраас ингэж эхлэх ийм маш том стратегийн байлдааны давуу талыг бол олж авах боломж бол тэднэрт бүрдэх байсан. Ингээ ерөнхийдөө бол тэд нар яг энэ зорилгын төлөө явсан л та үнэхээр ч хийж чадсан ингээд Иракийг бол эзлээд Иракийн эрх чөлөө гэдэг байгаа ш. Иракийн эрх чөлөө ажиллагааг бол ингэж хэрэгжүүлж чадсан, амжилт олсон. За харин энэ Афганистанд давтагдсан явдлыг бол ерөөсөө энэ
цаад геополитикийн шалтгаан нь Афганистан гэдэг улсын стратегийн байршилтай холбоотой гэж бол дүгнсэн фтэй. За Афганистаны энэ газар нутг нь ямар учиртай юм бэ гэвэл одоо та бүхэнд бас энд нэг зургаар харуулъя. Төв Аз нэг талаараа. За нөгөө талаараа ойрох дорноттой. За нөгөө талаараа Хятадтай, хоошоогоо Оростой, ингээ Ирантай гэх мэтэр энэ бүх хүчний төвүүд, энэ бүх одоо их гүрнүүд том худалдаа болон эдийн засгийн том блокуудын яг ингэж голт нь байдаг одоо улс төр дээр байдаг ийм геополитикийн онцлогтой улс юм л та. За иймээс Афганистанд Америкийн нэгдсэн улс одоо бас талибанчуудыг хөөж гаргаад өөрийнх нь талын өөр дээвтэй дэглэм, өөр дээвтэй засгийн газрыг хэрвээ байгуулах юм бол бас цэргийн баазуудаа ингэж олноор нь Афганистанд буюу энэ бүх улсуудын геополитикийн уулзуур дээр Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд байгуулагдаж Америкчууд эзэн суух боломж бол одоо геополитикийн үүднээс бол ингэж бүрдэх байсан. Тэгэхээр ямар давуу талтай юм гэхээр нөлөө нэмэгдэн нефт болон байгалийн хий, за мөн худалдаа, цаашлаад энэ энэтхэгийн далай одоо энэ бүх бүс нутагдах одоо Америкийн нэгдсэн улсын нөлөө нэмэгдэн тодорхой хэмжээгээр хамааралтай болно гэсэн үг нэмээд энэ Хятад гэдэг одоо улсын хажууд Америкийн цэргийн бааз маш ойрхон байгуулагдах ийм л боломжуудтай бол байсан л та. Яг нь энэ хоёр улсад дайрсан одоо явдлын одоо учир шалтгааныг бол геополитикийн үүднээс нь бол тайлбарлах юм бол ийм давуу талууд үүсэх байсан болохоор гэж тайлбарлаад байна. Гэхдээ энэ Америкчууд өөрсдөө айгүй одоо ухаантай тэр засгийнх нь маш ухаантай болохоор маш гоёор тайлбарж байгаа юм л та. Түрүүн яг хэлсэн шүү дээ. Биднэрт Ирак, Америкт дайн хийж дайрах геополитикийн ашиг сонирхол байгаа юу байгаа. Гэхдээ ийм ашиг сонирхол бидэнд байгаа гэдэг нь бид нар ингэж дайрах шалтгаан нөхцөлийг зориудаар гаргасан гэсэн үг биш ээ. Энэ бол юуны ч ноцгой биш ээ гэдэг ийм тайлбарыг бол хэлээд байгаа юм л та. За тэгэхээр одоо гол сэдвүүдэд дахиад оръё. Энэ 9-р сарын энэ 11-ний халдварлах нь бол ерөөсөө ингээд энэ 9 сарын 11 гэдэг энэ ганцхан өдөр болоод өнгөрсөн ийм эмгэнэлт үйл явдал бол огтоосоо биш гэдэг нь бол одоо бидэрт ингээд тун тодорхой харагдаж байна л. Гэхдээ энэ үр дагавар нь аимшигтай бүр 2021 оны хүртэл саяхны хүртэл одоо энэ үр дагавар нь ингээд үргэлжилсэн байна шүү дээ. Тэгээд энэ 21-р зууны геополитикийн энэ одоо шинэ 90 үеийг ингэж эхлүүлэх үс ийм том үр дагавартай ийм л одоо үйл явдал болсон байна л да энэ өдөр. За мөн одоо энэ халдлагаас үүдээд Америкийн нэгдсэн улсын дотоодод бол энэ Department of Homeland Security гэдэг ийм байгууллага бас анх удаа шинээр байгуулагдаж байгаа. За нисэх онгоц болон хэдийн хамгаалалтын байгууллагууд бол асар чангатагдж байгаа. За мөн одоо Америкийн нэгдсэн улсын тэр нисэх иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудын ахмадууд дотроо гар буутаа ингэж явдаг болсон. За мөн агаарын нисэх онгоцнууд Америкт агаарын маршлууд 2-3 үнийг суулгаж авч явдаг болсон. Дотор нь хэрвээ ямар нэгэн тохиолдлоор ийм зэвсэгт этгээдүүд ороод ирчих юм бол гэдэг одоо аюулгүй байдлын үүднээс фтэй. За ингээд мөн түрүү ярьсанчлан терроризмтэй хийх одоо хууль тогтоомж терроризм эсрэг хууль тогтоомжуудаа маш олон улс орнууд чангадагсан. За аюулгүй байдлын асуудал дээр бол илүү их анхаарал тавьдаг болсон гэх мэтээр иймэрхүү үр дагаврууд маш олон байна л та. Тэгэхээр яг одоо энэ 49 минут гэж энэ за ингээд нэг цаг ингэж хүрэхгүй хугацааны дотор ингээд багтаагаад 9-р сарын 11-ний энэ сэдвийг бол миний хувьд энэ аль болох олон талаас нь аль нэг талыг нь барихгүйгээр аль нэг хувилдааны онц нь үний юм шүү гэж одоо та бүхнийг ингэж одоо хөтлөн чиглүүлэх зорилгогүйгээр яг л цэвэр өөрсөнд нь дүгнэлтэх боломжийг нь олохоос ингээд мэдээлэл гоё тэнцвэртэй бол хүргэх зорилгоор өнөөдрийн дугаарыг бол би хүргэлээ. За ингээд одоо үнэхээр Афганистан болон Ирак гэдэг энэ хоёр улсад дайн хийхийн тулд энэ зорилгоор Америкийн нэгдсэн улс дотооддоо энэ халдлагыг бол тодорхой хэмжээгээр дэмжиж оролцсон уу гэдэг одоо энэ чухал асуултанд бол ямар ч нотолгоо байхгүй боловч за бас өнөөдрийг хүртэл 100%-аар ингэж оролцоогүй гэдэг юм бас баталгаач гэсэн тэдний талд бол байхгүй байна. За иймээс одоо яг энэ 9-р сарын 11-ний сэдв магадгүй хувилдааны онол сонирхогчдын одоо мөддөө ингэж хариултыг нь олж чадхааргүй нэлээд эргэлзээтэй цаашлаад нотлох баримтууд юм уу нэг талын няцаас нөгөө талын нотлохоо гарч ирэх хүртэл энэ одоо асуудал бол хувилдааны онолын төвшөнд маш хүчтэй яригдсаар байх болов уу гэж миний хувьд бол бодож байна. За ингээд ерөнхийдөө
өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн дугаараар та бүхэн ямар сэдвийг илүү дэлгэрэнгүй одоо дараагийн прүв гарагт орох дугаараар ч ямар сэдвийг илүү дэлгэрэнгүй яриулахыг бол хүсэж байна. За энэ талаар та бүхэнд сэтгэгдэл хэсэгтээ бол бас бичээрэй. Мөн одоо хэрвээ таны сонирхож байгаа оруулъя гэж сонирхож байгаа сэдвийг хэн нэгэн хүн бичсэн байвал та тэрэн дээр зүрх дараарай. Ягаад гэвэл олон зүрх лайк дараарай. Олон лайк дарах тусам надад нэг тэр нь харагдах боломж нь бол илүү өсчөөд байдаг болохоор тэгж дэмжиж лайк дараарай гэж хүсье да. За ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай гээ. Өнөөдөр чинь 4-р өдөр энэ дугаар орно. Тэгэхээр хагасаа өдөр би бас нэг дугаар оруулна. Хагасаанд яг уу талибанчууд гэж яг ямар хүмүүс байд юм бэ? Ямар учиртай энэ зорилго нь юу юм? Яагаад энэ талибанчууд гэж ерөөсөө ялагддаггүй ийм бүлэглэл байд юм бэ гэдэг талаар яаж үүссэн ч гэдэг юм уу. Энэ талаар бол маш дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хагасаа өдөр хүргэе гэж бол яг хувьдаа бол бодоод байна. Бэлдсэн зүйлс судалгааны ажлууд бас байгаа. Нэгтгэд бол олон улсын тойм орно. За ингээд баахан нуршчлаа. Баяртай дараагийн дугаараар түр уулзлаа. Дахин баяртай түргийн хэсэг хийчихлээ баг.